Өнгөрсөн 6-7 хоногийн турш би аав хүн ямар байх талаар Бурхны өгсөн загварын талаар номлосон. Тэр бол багш, тэр бол хамгаалагч, хангагч байх нэг юм. Би та бүхэнд миний ар зогсож байгаа энэ дөрвөн хүний бичиж гарын үсгээ зурсан шийдвэрийн тунхагийг уншиж өглөө. Харин эдгээр хүмүүсийн талаар ярихын оронд би Адам Мичлийг ирж бидэнд үг хэлээсэй гэж хүсэж байна. Хууль сахиулагч цагдаа хүний хувьд эзэггүй байна гэдэг хүүхдийн амьдралд гүнзгий шарах болон цөхрөл, хоосорлыг авчирч байгааг би харсан. Манай шоронгууд эрэгтэй эмэгтэй хүмүүсээр дүүрэн байна. Тэд бол эцэгтэй хаягдсныхаа дараа болчимгүй зүйл хийж алдсан хүмүүс юм. Тэдний хамгийн их хайрлах ёстой байсан хүмүүсээс тэд шарх авцгаасан. Тэдний олонх нь аавуудынхаа амьдарч ирсэн хариуцлагагүй байдлыг давтаж байна. Харин энэ хооронд олон эхчүүд хүүхдүүдээ өсгөхийн тулд өөрсдийгөө золиосолж байдаг. Тэд энэ хүнд ачаа ганцаараа өөрөх ёстой хүмүүс биш шүү дээ. Бид тэдний төлөө Бурханд талархаж байна. Гэвч судалгаа хүүхдэд бас аав нь ямар хэрэгтэй вэ гэдгийг баталж байгаа. Энэ баримтаас зүгтах ямар ч арга байхгүй. Та бүхний мэдэж байгаачлан энэ жилийн эхээр манай гэр бүл 9 настай охин Эмилийг алдсан эмгэнэлт үйл явдал тохиолдсон. Түүний үхэл надад хатуухан ойлгуулсан зүйл бол би түүнтэйгээ хамт өнгөрөх үнцэнтэй цагийг ашиглаж чадаагүйгээс гадна аав хүний хувьд охиндоо болон хүү Диландаа хандаж байсан миний дүр төрх ямар чухал байсныг үнэхээр ойлгоогүй явсан байна. Түүний өнгөрснөөс хойш би Бурханаас ямар эцэг хүн байх ёстой талаар өөрийн үгээрээ дамжуулан ойлгуулж хэмээн гуйсан юм. Бурхан аав хүннийг бүрийн хүүхдүүдийнхээ амьдралд хариуцлагатайгаар оролцсон шаардлагатай бүх зүйлсийг зоригтойгоор хийгээсэй гэж хүсэж байгааг би маш сайн ойлгосон. Тэдэндээ зөвхөн хамт байж тэднийг хангахаас илүүгээр тэдний залуу насны амьдралын алхан бүртэнд тусаж тэдний тэнгэр дэх Бурхан аавынхын зан чанарын бодит төлөөлөл нь байх ёстой. Аав хүн хүүхдүүдэд хайрлан тэдний зүрх сэтгэлд нь хүрэхийг ирмэлзэх хэрэгтэй. Тэд хүүхдүүдэд хамгаалж тэднийг дагалдуулан тэдэнд Бурханы талаар заах ёстой. Аав хүн зүүн шударгаар хэрхэн алхах, бусдыг хэрхэн хүндлэх тал дээр үлгэр дуурайлал болох ёстой. Мөн хүүхдүүдэд хариуцлагатай эрэгтэй эмэгтэй хүн болоход нь урайлах ёстой. Тэгвэл тэд юу ч тохиолдсон мөнхөд тэгж амьдрах болно. Зарим ирчүүд үүнийг сонсоод шоолж, эсвэл үл тоомсорлох байх. Харин би эцэг хүний хувьд хэлэхэд та бол Бурханаас өгөгдсөн нөлөөлөгч байр суурьндаа хариуцлага хүлээх ёстой хүн юм. Та жолоо барьж байхдаа унтаж болохгүй. Нэг л өдөр та сэрэхтэй таны ажил эсвэл сонирхол чинь мөнхийн үнцэнтэй зүйл биш гэдгийг ойлгох болно. Харин таны хүүхдүүдийн сүнсэл мөнхийн үнцэнтэй зүйл юм. Зарим ирчүүд үүнийг сонсоод хүлээн зөвшөөрдөгч ингэж амьдрах шийдвэр гаргадаггүй. Оронд нь тэд өөрсдийнхөө төлөө амьдарч бурханлаг өвийг дараагийн үедээ дамжуулах боломжийг алдаж байна. Харин зарим ирчүүд өөрсдийнхөө өнгөрсөнд хийсэн алдаанаасаа үл хамааран эцгүүдийн маань бидэнд хийгээгүй зүйлсээс үл хамааран үлдсэн амьдралынхаа турш Бурханыг хайрлахад бүх хүчээ зориулж хүүхдүүдэд ч мөн үүнийг заан. Тэгээд зогсохгүй бүхэл боломжоор тусламж чиглүүлэх зайлшгүй хэрэгтэй байгаа эцэггүй хүүхдүүдийг хайрлан тэдэнд сургамжлах болно. Бид энэхүү шийдвэрийн тунхагт нэгтгэхээр зориг гаргаж чадах ямар ч эр хүнийг үрж байна. Манай гэр бүлийн шийдвэр аль хэдийнэ хийгдсэн. Та манай гэр бүлийг хэн хөтлөн дагуулах вэ гэж асуух шаардлагагүй. Учир нь Бурханы нэгүүлсээр би дагуулна. Та манай хүүд Христийг хэрхэн дагах талаар хэн заах вэ гэж асуух шаардлагагүй. Учир нь би заана. Хэн манай гэр бүлийг хангаж хамгаалах хариуцлагыг хүлээх вэ? Би хүлээн. Хэн гэр бүлийн маань дунд байгаа хортой хэв загварыг эвдэхээр Бурханаас хуун залбирах вэ? Би залбирна. Бурхан тэдэнд хийлгэхээр юу ч шилсэн. Хүүхдүүд маань зоригтойгоо дагахын төлөө хэн тэднийг өрөөн залбирах вэ? Би тэдний аав нь. Би хийх болно.
Би энэ үүрэг хариуцлагыг хүлээн авч байна. Энэ бол үүнийг хүлээн авах миний онцгой эрх юм. Би Бурхны тусламж болон өрөөлөг гэр бүлдээ хүсэж байна. Ямар ч сайн хүн үүнийг хүсдэг. Тиймээс зөрөгт ирэх хүн та хаана байна вэ? Эзнээс эмээдэг аав нараа та нар хаана байна вэ? Энэ цаг бол босон зогсоод Бурханаас танд өгөгдсөн дуудлагад хариулан би хийн гэж хэлэх цаг юм.